Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар. MNCD Entertainment үзүүлж байна. Бидний нэг. Сайн байцгаана үзэгчдээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар MNCD Entertainment-ийн хамтран хүргэж байгаа бидний нэг нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгчдэнд хүрэхэд бэлэн боллоо. Хөдөлмөрийн хуулийн 111-р зүйлийн 1-д зааснаар 25 ба түүнээс дээш ажилтнтай алтан байгууллага ажил албан тушаалынхаа 4 буюу түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй одоо хүнийг авч ажилуулна хэмээн заасан байдаг. Хуулийн энэхүү заалтыг амжилттай хэрэгжүүлэн нийгмийн хариуцлагыг дээдлэн ажиллаж байгаа алтан байгууллагууд болоод энэхүү хуулийн хүрээнд ажлын байраар хангагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай гэгээлэг мэдээллийг өнөөдрийн нэвтрүүлгээр үзэгчдэнд хүргэх болно. Монголын шилдэг аж ахуйн нэгж оюу толгой компани 15 жилийн өмнөөс нийгмийн хариуцлагыг дээдлэх соёлыг Монголд түгээж хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан нь сонсголын бэрхшээлтэй бүсгүй хулан байлаа. Тэрээр ажил үүргээ амжилттай биелүүлж хамт олонтойгоо мөр зэрэгцэн амжилттай ажиллаж явна. Мөн GCR компани хүний нөөцийн хэлтэст ажиллаж байгаа сонсголын бэрхшээлтэй анима бүсгүйн ажил амжилтын талаар, Food Studio зоогийн газарт ажиллаж байгаа оюуны бэрхшээлтэй буюу аутизмтай ануужин охины талаар мэдээллийг энэ удаагийн дугаараас үзэгч та бүхэн хүлээн авах болно. Үндэсний шилдэг аж ахуйн нэгж оюу толгой компани талаар сайн сар олон мэдээлэл Монголын нийгэмд тархсан байдаг. Гэсэн хэдий ч улсын төсвийн томоохон хувийг бүрдүүлж мянган хүнийг ажлын байраар ханган ажиллахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих санд сүүлийн 3 жил 1 тэрбум 419 сая 147 мянган төгрөг төлөөд байна. Дэлхийд тэргүүлэгч уул уурхайн технологиг Монголд нэвтрүүлэхээс гадна тэдний Монголын нийгэмд авчирсан хамгийн том соёл бол нийгмийн хариуцлага. Тэртээ 15 жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангаж нийгмийн хариуцлагыг дээдлэх соёлыг Монголд нэвтрүүлсэн байдаг. Хулан бүсгүй сонсголын бэрхшээлтэйч оюу толгой компани оффист 15 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. За, сайн байцгаана уу? Намайг Бурайда огтой хулан гэдэг. За, би яг одоо бол мэдээлэл харилцааны одоо туслах ажилтан гэж явдаг. Хамтын ажиллагаа олон нийтийн харилцааны хэлтэстэн гэж ажилладаг. За би оюутан байхдаа оюу толгой компанид 3 жилийн хугацаанд дадлага гар ажиллаж байсан гэрээ дээр. Тэгээд үндсэн ажилтан болоод нийтдээ би одоо 15 жил оюу толгой компанид ажиллаж байна. Тэгээ бид хэд одоо шинэ баг бас ингэж бүрэлдэн олон нийтийн хамтын ажиллагаа олон нийтийн харилцааны багуудыг үүсгэж медиа баг үүсгээд ингээд бид нэр ингээ маш сайн одоо бие биенийг ойлгож тэмдэг найрсаг бие биендээ туслах мөн өөртөө хөгжүүлэх одоо бие биенийг хөгжүүлэх хүсэлтэй юм залуучуудын шижигнсэн баг ажиллаж байна одоогоор. За үндсэн нөгөө сургууль төгссөн мэргэжил нь юу байсан бэ? За би цахим дээд сургуулийг компьютер графикийн дизайнерын мэргэжлэр ингээд төгссөн. Тэгээд өглөө бүр би ингээд ажилдаа орж ирэхдээ дандаа тохионы хэлээр сайн байна уу гэж нөгөө баг хамт олонтойгоо харилцдаг. Тэгээд зарим хүмүүс одоо ингээл те хүн болгоны өглөө өөрөө өөртөө зарим нь олоо ингээл те сэтгэлээр унсан зарим олоо хөгжилтөө баяртай байдаг хүн болгоны одоо царайг хараад би ойлгодог. Тэгэл өглөө болгоны хүчтэй эхлүүлэхийн тулд сайн байна уу гэж ороод ирэхээр манайхан бас ингээл урам зориг авдаг те. Тийм ер нь бол манайхан бол маш олон хүмүүс ингээл айгүй их нөгөө дохио сурах хүсээд ингээд дохиотой болж байгаа. Энд нь би бүр өөрөө тэдрээс илүү баярлж байгаа. За ажлын одоо нөгөө манай баг гэхэд 30 орчим хүнтэй. Би ганцаараа сонсголгүй энэ дондаа. Тэгээ бас одоо тэрэгцэртэй бас манай нэг ажилтан байдаг. Ингээд бит хоёр хөгжлийн бэрхшээлтэй. Би тэд одоо ямар нэгэн байдлаар асуудал үүсэх ч юм уу тийм байдаггүй. Маш сайхан ажилладаг. Тэгээд энэ дээр ямар нэгэн одоо бол санаа байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг биш те. Яг хүн гэдэг тэр хэрэгтэй байдлаар бид нар ингээд яг ажилладаг. Хүн гэдэг үднээс ажилладаг. Адилхан чадвартай.
тэгээд нөгөө хүмүүс бусадтай адилхан харилцах, бусадтай адилхан сэтгэл зүгээ илэрхийлэхтэй би хэрвээ сайхан байвал бусад хүмүүс ч гэсэн сайхан байна. Бид бүгдээрээ л эрхтэй гэж байна. Тэгээд бид бүгд адилхан тийм боломж байгаа шүү. Оюу толгой компани хамтын ажиллагаа олон нийтэд харилцах хэлтсийн ахлах менежер Г Мөнхбат. Холонгийн хувьд бас олон жил 10 жил одоо бас манай зөвлөх геолог Гарамжи багсны одоо туслахаар бол ажилласан. Тэр хугацаанд бол маш олон одоо номны их бэлтгэх, тэр ном дотор нь одоо олон төрлийн зураг, график, тоо материалуудтай харилцах. Тэгээд тэр одоо салбарын мэдээллийг анханасаа бол эхлээд тэр болгон ойлгохгүйсэн боловч явцын дунд одоо сайн одоо хэлүүлж авч тайлбарлуулж ингэж явсаар агаад одоо геологийн чиглэлийн, уул орон чиглэлийн ном бэлтгэх чиглэлээр бол үнэхээр сайн одоо дадлажиж ингээд туршлагатай болсон юм манай хэвлэлийн их бэлтгэгч юм ажилтан байгаа. Тэгээд өнөөдрийн байдлаар сүүлийн одоо нэг 3 жил орчим бол компани хамтын ажиллагаа олон нийтэд харилцах хэлтсийн одоо ном, хэвлэл, мэдээлэл, сэтгүүлийн одоо их бэлтгэх энэ ажлыг бас хариуцаад тэр ажлуудыг одоо хийгээд ингээд явж байгаа юм ажилтан байгаа. Гагцуу яг хамт одоо ажиллаж байгаа хүмүүс нь тэг өдөрч байгаа хүн чиглэл таалбар юм тодорхой хэлж өгч явах хэрэгтэй байдаг. Тэгээд тэрийг бол ойлгож авсан бол одоо зорьсон, тавьсан хугацаанд юм бол айгүй одоо боломжийн хэмжээнд сайн хийгээд явдаг. Хэрвээ ямар нэгэн тодруулах асуух юм байвал байнга бас харилцаад ингэ явдаг. Гол нь бол бид нар манай бас хамт ажиллаж байгаа энэ хамтын ажиллагаа олон нийтэд харилцах хэлтсийн залуучууд маань бас тохионы хэлийг бас сураад ингэ явж байгаа. Манай улам өөрөө бас завтай үедээ одоо тохионы хэлийг бас бидэндээ ингэ заадаг. Тэн дотроос илүү сайн төргөн сурч байгаа хүмүүс бас байна. За ингэснээр бид нар өдөр тутам хийж байгаа ажлууд дээр биенийг илүү ойлгох, биеиндээ урам зориг өгөх энэ тал дээр бол илүү сайхан ингээд ойлголцоод явж байгаа. Одоо энэ олон улсын бас компани ажиллаж байгаагийн хувьд өөрийнхөө англи хэлний мэдлэгийг бас тодорхой хэмжээнд сайжруулад тэгээд одоо мэрэгжлийнхаа ур чадварыг одоо ахиулах тал дээр ажиллаж байна. Дээрээс нь өөрийнхөө хөгжүүлэх чиглэлээр бас жилдээ тодорхой хөтөлбөрт хамрагдаад дээрээс нь бас гадуур хөгжлийн бэрхшээлтэй төрийн бас байгууллагуудын одоо гишүүдтэй хамтарч бас олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр дээр төвтэй ажиллаа ингэ явж байгаа. Бидний туршлагаас харж байхад ер нь бид нар бас яг тодорхой боловсролтой туршлагатай за яг одоо тухайн компани чухалчид шаардлагатай байгаа хүмүүсээ бас олж авах нь бас тэр болгон амархан байдгүй тийм ээ. Тэр хүмүүсийн талаар мэдээлэл нь бас тийм тэр болгон нээлттэй олдоод байдаг баг. Тэрийн дагалаар илүү одоо яг энэ хөгжлийн бэрхшээлтэй эрхтийг дэмждэг, энэ чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагатай бас ойрхон ажиллаж за яг аж ахуйн нэгжтэй хэрэгтэй тэр одоо чадваруудыг олж авах нь бол бас шаардлагууд бий. GCR Mongolia компани 2017 оноос хойш оюу толгойн далд уурхайн төслүүдэд барилга угсралт газар шорооны ажлыг гүйцэтгэж Австралийн түнш компаниудын туршлага мэдлэгт тулгуурлан ур чадвараа хөгжүүлж амжилттай ажиллаж байна. 2019 оны топ 100 аж ахуйн нэгжийн GCR компани нийгмийн хариуцлагыг дээдлэн нийт 42 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангаж байгаагийн нэг нь сонсголын бэрхшээлтэй бүсгүй Анима юм а. Анима GCR компани хүний нөөцийн хэлтэст амжилттай ажиллаж байна. Сайн байна уу? Намайг Анима гэдэг. 22 настай. Анх 2019 оны 10 дугаар сард GCR компанид ажилд орсон. Өмнө нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2018 онд олон улсын харилцаа эдийн засагчаар төгссөн. Дараа нь магистр хамгаалаад энэ компанид ажилд орсон. Хүмүүстэй харилцахад эхлээд хэцүү байсан боловч мэдгүй чадахгүй зүйлд тусалж дэмждэг байсанд би маш их баярлагдав. Анх ажилд ороход заримдаа мэдгүй
Яаж хийхээ мэдэхгүй үед ажлынхан маань тусалж дэмжиж зааж өгдөг байсан. Би ойлгоод ажиллаа хийхэд амар байсан. Заримдаа хийсэн зүйлийн маань магсаж цаашаахад би урам авдаг. Надтай адилхан ажилд орохыг хүссэн хүмүүс намайг тоохгүй, янз бүрээр дарамтлах үе хамтран ажиллахад хэцүү гэж боддог байж болох юм. Та нар над шиг ажилд зориглон оруул тусалж, дэмжиж, зааж зөвлөдөг хүмүүс байдаг юм шүү. Тийм болохоор амжилттай ажиллаж чаднаа. Өөртөө итгэлтэй зориг гарган ажилд ороорой. GCR Mongolia компани хүний нөөцийн менежер Бэ Баасан Сүрэн. Анимагийн хувьд болохоор бичиг иргэн ажилтан албан тушаалаар ажилладаг. За өнөөдрийг хүртэл одоо хийж байгаа ажил албан тушаалтаа маш хариуцлагатай, нэгт нямбай ажиллаж байгаа. За үндсэндээ бол манай компани бол нийтдээ 42 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилуулдаг. Нэг нь манай анима, бацархтай анима байгаамаа. За харааны бэрхшээлтэй хүмүүс байгаа. За сонслын бэрхшээлтэй хүмүүс байгаа. За тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс байгаа. Дээр нэмээд Дауны одоо өвчлөлтэй буюу Дауны синдром гэж монголчууд мэддэг. Тийм одоо оюуны бэрхшээлтэй гэсэн үг тийм. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд бас ажиллаж байгаа гэсэн үг. Заавал нөгөө нэг хуулийн хариуцлага тийм гэхээсээ энэ рүү одоо төвлөрөхөөс илүүтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энгийн нийгэмд те одоо энгийн одоо ажиллаад хүний нийгэмд ингээд энгийн бид нар шиг ижил оруулаад те энэ хүмүүсийг одоо юу гэдэг сэтгэлээр дэмжих санхүүгийн хувьд те дэмжлэг үзүүлэгч гэдэг юм уу. За зарим хүмүүсийн хувьд энэ бүр одоо Дауны одоо те хүүхдүүдийн хувьд бол нийгмийн даатгал төлөх те нийгмийн даатгалын шимтгэл төлөх улсдаа төлөх гэдэг бол бидний мөрөөдөл байсан гэж надад биднэрт ярьжсэн. Тэгэхээр энэ зүйлүүдэд те одоо гэрэл гэгээ нэмэх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аль болох зөв ажлын байран дээр нь сонгоод ажилуулад те тэдгээр хүүхдүүдтэй илүү одоо дотн байгаад үсэх юм бол одоо жишээ нь Дауны хүүхдүүд бол бид нэр сүүлд нөгөө нэг манайх эртэж шүү гэдэг үйл ажиллагаа бас хийдэг. Өглөө одоо ажил цугларахаас өмнө цуглараад хэрэгтэй мэдээлэл ингээд нөгөө бие биендээ шеэрлээд хамтдаа нэг одоо өглөө ингээд үр дүнтэй өгдөг байхгүй. Тэрний нэг хэсэг болгоод бид нар Дауны холбооныхныгоо 10 хоногийн өмнө үйл ажиллагаа хийхдээ уурсан. Тэгээд тэр хүүхдүүд ирээд тэн дээр нөгөө хамтын одоо буюу нөгөө багийн ажиллагаагаар бид нар ингээд хамтраад юм хийсэн чинь бид нар нөгөө урд нь олж мэдээгүй байсан зүйлүүдээ мэдэж авч байгаа байхгүй. Тэр нь гэсэн чи юу байсан бэ гэсэн чинь манай дээр ажиллаж байгаа хүүхдүүд маань биднэрт гар урлалын зүйлүүд ерөөхдөө хийж өгдөг тийм мундаг хүүхдүүд байдаг. Тэгээд тэр хүүхдүүд маань бүр олон улсын нөгөө нэг тэмцээнүүдэд триатлонч гэдэг юм уу, сэлэлтээр энэ дандаа олон улсын тэмцээнүүдэд мундаг алт мөнгөн медальтай хүүхдүүд 3 4 байх жишээтэй. Гэх мэтчлээ айгу мундаг хүүхдүүд байдаг. Тэгэхээр тэр хүүхдүүдийн юу гэдгийг дандаа давуу талч гэдэг юм уу, тэр гоё ололт амжилтуудыг нээж үзэж харж тэгээд ажлын байран дээр тэрийг нь одоо зохицуулж тааруулж энэ чиглэлээр ингээ ажиллах юм бол нөгөө юм боломж болцоо аюух байдаг юм бэлээ гэж бас уриалж хэлмээр байна. За бид Шангрила Мол төвийн 4-р давхар фуд студио зоогийн газраас та бүхэндээ мэдчилж байна. Энд манай Анужин ажилладаг байгаа. Тэгээд Анужингийнхаа ажлын талаар мэдээллийг хүргэе. Сайн Анужа? Сайн уу? Ажилд ороод гоё юм. Ажлын таалагдж байна. Ажлын таалагдж байна. Хэр зэрэг удаа ажиллаж байна? Хэдэн сар ажиллаж байна? 8 сар ажиллаж байна. 8 сар ажиллаж байна. Хэн чамааг энд ажилд оруулж өгсөн юм бэ? Системийн альмаа штат. Альмаа ушаас ажилд оруулж өгсөн үү? Ажиллаа хийхэд хэцүү юм байна уу? Хэцүү юм байхгүй. Бүх ажиллаа хийж чадж байгаа юу? Бүх ажиллаа хийж байгаа. Хамт ажиллаж байгаа хүмүүс нь таалагдж байна уу? Сайн хүмүүс ээ нөө? Сайн хүмүүс ээ. Ажиллаа хийгээд цалингаа аваад ийд өөрөө дуртай юм авахаар гоё юм. Гоё юм. Одоо тэгээд ажилд оруулж өгсөн багштай систем нэмдээ юу гэж хэлмээр байна? Баярлалаа гэж хэлэх байлаа. Баярлалаа гэж хэлнэ. Аутизм гэдгийг товчхондоо энгийн үгээр хэлбэл хүүхэд нийгмээс өөрийгөө тусгаарлах эмгэг юм. Нэгэн цагт огт ангаах боломжгүй гэгдэж байсан ч хүүхдийг нийгэмшүүлэх сургалт заслын эмчилгээг тогтмол явуулснаар эмчлэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Анужингийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Солонгот төвд 3 жил суралцаж төгсөөд фуд студио зоогийн газарт амжилттай ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө Солонгох төв нь 2003 онд анх байгуулагдаж өдгөө хүртэл Монголын хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулсаар ирсэн байна. Тус төв нь одоо 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар зорж ажиллаж байгаа бөгөөд 15 хүртэл насны оюуны бэрхшээлтэй хүүхдийг энгийн сургуульд энгийн хүүхдүүдтэй суралцахад бэлдэх, 15-аас дээш насны хүүхдүүдийг ажлын байранд бэлтгэх сургалтуудыг явуулж байна. Ингээд үзэгч та бүхнийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө Солонгох төвийн захирал хадагтай Нэрмила Ранитай хийсэн ярилцлагад анхаарлаа хандуулахыг хүсье. Анужины хувьд гэж хэлбэл Анужин одоо 3 жил манай эдийн юу хичээл суусан байна тийм. Анужин бол бүх ажлыг хийх жаахан оролддог, хичээдэг. Түгс хийж байхгүй байж болно гэж оролддог. Түн дээр байгаа нөгөө тавуу тал юу вэ гэвэл чадвартай хүүхэд. Ямар ч ажлыг хийн сургавил хийн тийм санаа бол надад гарч ирсэн. Хоёрдугаард нь Анужин дээр байгаа нэг бэрхшээл сул тал юу вэ гэж үзвэл харилцаа холбоо жоохон бага байдаг юм. Аутизм хүүхдийн нэг мөн чанарын дээр ер нь нийгэмшүүлэгэн дээр жоохон сул байдаг. Би Анужиныг хараад бахархдаг. Ягаад гэвэл сайн спортод орж чадна, хөл бөмбөг, медальтай одоо цөөхөн Монголд биш гадаад орнд бас яваад тоглосон байна. Тайланд яваад ирсэн байна. Иймэр бас олон медальтай. Энэ манай хүүхдүүд, Солонгос төвийн хүүхдүүд нэг том жишээ. Анужиныг хараад бүгдээ би ч гэсэн Анужинтэй адилхан болмоор байна тийм бас сайн жишээ байна. Том нөлөө байна манай төвд. Тэгэж би хэлнэ. Одоо түүний доор сургаан хүүхдүүдийг бид нэ бэлдэж байгаа. Менежертэй бид нар банк манай нийгмийн ажилтан би банк холбоотой байдаг. Одоо жишээлбэл сард 2 удаа юм уу 3 удаа манай нийгмийн ажилтан тийшээ очиод ажлын баярыг шалгадаг. Манай хүүхдийн перформанс гэж хэлдэг тийм хүүхдийн үйлчилгээ ямар байна. Нөгөө наач байгууллага гэдэг одоо Шангрилагийн дотор байгаа фуд корт тэр байгууллагыг хариулж байгаа менежер нь хариулт ямар байна. Тэр хүний ажиглалт ямар байна. Ингэж бид нар дүгнэлт хийдэг. Хүүхэд бол бурханы бэлэг гэж би үздэг. Энгийн хүүхдийн төлөө нэг алхам явбал энэ хүүхдийн төлөө 2 алхам бид нар явах хэрэгтэй. Тийм учраас 80-р хэрэгтэй, төвчээр хэрэгтэй. Энэ хоёрын дээгүүр хаяр халамж хэрэгтэй гэж би бодож байна. Үлэмж Гроссерс хязгаарлагдмал хариуцлагатай компани хүний нөөцийн менежер Жаргал Маа. За тийм ер нь бол манай компани хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авъя. Энэ хүмүүс маш тууштай ажилт юм байна гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авахар хайсан. Тэгээ Солонгох төвтэй холбогдоод ер нь бол манай фуд студио маань яг 1 сарын 22-нд нээлттэйгээд яг хамгийн анхны манай ажилчдын нэг Анужин. За Анужин бол одоо маш тууштай ажиллаж байгаа. Анужингийн хамгийн том давуу тал бол өглөө яг цагтаа ирдэг. Орой яг цагтаа явдаг. Ерөөсөө 1 минут хоцрохгүй, орой 1 минут ч хоцорч илүү цаг ажиллаж чадахгүй яг цагаа байдаг юм мундаг ажилтан байгаа. За Анужин бол ер нь бол аутизмтай. Тэнгүүд аутизмтай хүн чинь ингээд нэг юм олон дахин хэлжээж ойлгох юм байлээ. Тэгээ Анужин ингээд анх гаргасан алдаа нь бол нөгөө нэг Анужин бол цэвэрлэгээдэг. Тэнгүүд цэвэрлэгийг маш сайн хийгээд хийгээд байхгүй. Тэгээ өөрчлөлт ингээд яг ингээд хоолоо идээд ингээд сууж ахт нүуний дуусах багт нь цэвэрлээд. Тэгээд өөрчлөлт нараас ганц нэг гомдол ирээд тэгээд тэрний дагаа Анужинд одоо хүн идэж дуусны дараа цэвэрлэн шүү гэд ингээд удаа дараа хийснээр Анужин ямар ч тийм асуудал үүсэхгүй байсан. Энийг маш хурдан ойлгоод ингээд ажиллаж байгаа. Тэгээ хамт олондоо маш их нэр хүндтэй. Үлэмж Гроссерс компани хоол үйлдвэрлэлийн хилцээний дарга мөнх цэцэг. Өөрийнх нь хандлагамж тэр хүүхдүүдийн хандж байгаа хандлагамж тэр ер нь бол ажилдаа эрх дуртай. Ерөөсөө л бидний одоо нэгэн адил юунаас ч хоцрохгүйгээр бүх юмд оролцоод явдаг. Яг одоо хамт олон дотроо одоо хэцүү ойлголцохгүй юм бол ерөөсөө байхгүй. Сая манай Анужингийн нөгөө туршилтын хугацаа дуусаад шинэхлэх болоход одоо хүүхдүүд бол бүгд саналаа өгөөд Анужингийн талд одоо Анужингаа аваад үлдъя гэсэн санал нэгдсэн. Өөрөө нөгөө санаачлаад аягүй их юм хийдэг болсон. Тэр нь бол би бол харахтаа энэ хүүхэд үнэхээр яг сайжирч байна. Нөгөө хамт олон тийм нийгэмшиж байна. Хамт олон бас нөлөөлдөг юм байна гэдгийг яг харж байгаа. Хүн болгон хөгжих эрхтэй. Энгийн хүний хөгжлийн төлөө бид нэг алхам хийсэн бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэхийн төлөө 2 алхам урагшлах ёстой. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа үлгэр жишээ аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна ажлын байрны шаардлагад нийцэн ажил үүргээ амжилттай биелүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, бүсгүйчүүдийн тухай үзэгчдэнд хүргэлээ.
MNCD Entertainment хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран хүргэж байгаа бидний нэг нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүлээн авч үзсэн үзэгчдэнд баярлалаа. Бидний нэг нэвтрүүлэг продюсер Им Баясгалан, сэтгүүлч Б Дэлгэр Цэцэг, найруулагч Ё Отхон болд, эвлүүлэгч Г Баасанжав, жолооч Ц Ган Зориг. MNCD Entertainment 2020 он